За сайн байна уу? Сайхан байцгаана уу? Сайхан цуцгааж байна уу? За та бүхэндээ энэ сайхан өргөө цагаан гэрээ танилцуулнаа. Өнөөдөр ийм сайхан өргөө цагаан гэр байна да. Хэмрээ морьтой ногоон шигтгээ суулгасан эрдэнийн чулуун шигтгээд ийм сайхан гэрээ танилцуулах гэж байна да. За төгсшөө орцгоё манайхаа. Яг энэ гэр маань нийтдээ 420 ширхэг чулуун шигтгээ орсон сайхан гэр байгаа да. Миний жил гарan бүтээсэн бүтээл маань байгаа. Өөрийнхөө бодсон нэг гэрийг хийж үзье. Хорол тоонд алтан нарыг бэлэгдэж чүнчиг норов цагаан хаш, ногоон хаш, хар ман, оюу гэдэл байгалийн чулуунаар чимгэлсэн юм сайхан гэр байна да. За тэгээд багнаа дөрөв хүчтэн гэрээ маань болж төмөн настай гэрээ төшөөлсөн ийм сайхан багантай ийм сайхан гэр байна да. За эндээ болохоор арслан бар хоёр маань болсон ийм сайхан гэр байна да. За энэ өнөн дээрээ болохоор үүдэн нэвшгийн бэлэгдэл гал бадамлын ухаа цэцэг бэлэгдэж хийсэн ийм сайхан өнөн дээр ийм хээтэй. Энэ бас бүксэн дээр болохоор ногоош шигтгээ хийгдсэн байгаа. За энэ хөшгөний талаар болохоор ханыг нь болохоор энэ модыг одоо лазуур гэдэг будгаар будсан. Энэ лазуур будгаар илжирдэггүй, нордоггүй тийм будгаар будсан байгаа. Тэгээд ханаа гой сайхан харагдуулахын тулд энэ лазуур будаар будаад хагас хөшг гэж яддаг юм да. Энэ бол нэг энгийн гэрдэл хийгдээд байдаггүй. Ерөн гоёлын ёслон төлөвийн өргөө гэсэн энэ хагас хөшгийг стрэштэй хагас хөшгийг хийдэг юм байна. Тэгэхээр маш гоё цэвэрхэн харагддаг ийм байгаамаа. Тэгээд гадна талын бүрээс дотор талын цавгууд нь дандаа туурахтайгаа хийгдсэн байгаа. Тэгжээж энэ гэр маань хан гоё харагдаж үзэмжтэй харагддаг гэсэн үг. Одоо тэгээд энэ жил энэ сайхан төгшөө болж байгаа жилүүдэд сумынхаа 100 жилийг тэмдэглэж байгаа аймаг сумдын ёслон төгтлийн өргөө бол маш сайхан нийч нуур болоохоргүй тийм сайхан өргөө байгаа да миний нээсэн. Тэгээд энэ өргөөгөө бас авчаад 100 жилээрээ сайхан эдэлж хэрглчээд хурмын ордон болгох маш их боломжтой. Энэ болохоор ийм том ширээн дээр жишээ нь аралт одоо энэ хоёр сандлыг тавиад гэрэлдэж буй хоёр хос бас энэ дээр нэг удаа ашиглаад 100 жилээр өнгөрөх биш. Бас 100 жилээр тэмдэглчихэд энийг бас хурмын өргөөгөөр ашиглавал маш их гоё бэлэгдэлтэй байна. Ингээл хоёр гэрэлж буй хосмоо суучна энэ чинээ аймаг сумдаа ийм сайхан өргөндөө гал голонтой өдрөө бол маш их зүгээр юм байна. Тийм учраас энэ гэрийг нэгэн гэр биш. Ганцхан баяр ёслолын үеэр биш. Бас хурмын ордноор ашиглаад том заалттай бол бас энийг бас зааландаа барьчаад ашиглах бас боломжтой. Ийм өргөө байгаа юм да. Тэгээ энэ дээр маань суугаагаар бараг 50 гаруй хүн ордог байхаа. Би 50 гаруй хүн орж исэн санаад байна. Тэгээд энэ авдар маань бас арслантай авдар гэдгийг одоо хоёр сайхан хос арслантай авдар. Энэ ногоон шигтгээр чимгэлсэн байгаа. Манай Монгол орлон Монгол гоёл гэдэг компаниас гарч байгаа. Ерөн хамгийн сайн хийгдсэн гэр нь л ерөн гэр-гэрүүдийн хамгийн шилдэгүүд нь л орсон гэсэн үг. Шилдэг сэлбрүүд ерөн тэгэл олон жил хийгээд
яг энэ нүднүүд нь бүгд энэ гэрт маш сайхан зогцдог гэдэг утгаараа. Тэгээд 420 шигтгэн орсон гэдэг утгаараа энэ гэр бол ахиж давтагдаж ерөн гарахгүй гэж би бодож байна даа. Энэ гэрийг авсан хүн бол ахиж өөр энэ тэнд ийм гэр тантай ерөн шигтгэхтэй юм чулуутай гэр дайралтахгүй гэж бодож байгаа. Манай Орлонгоос ч гэсэн ерөн ахиж иймэрхүү хэмжээний чулуутай гэрүүд ерөн бараг гарахааргүй да. Бид нар нэлээд бодож иж улаан төлөвлөж иж энэ гэрээ гаргасан. Манайх тэгээд ер нь нэг хийсэн загвараа ахиж давтаж хийдгүү. Тийм байгаа. За тэгээд нэг юм сайхан өргөө байна да. Тэгээ энэ гэрийг авсан хүнд гой сюрприз байгаа бас. Би өөрөө мориур хөөрг хийдэг мэрэгчлээ. Тэгээд ер нь нэг ийм чулуу орсон гэрийг нэг урлаж үзээгээд жил гарна хэлээ да. Тэгээд энэ гэрийг авсан хүнд нь би авах өдөр нь сюрпризээ задлнаа. За тэгээд ийм сайхан гэрээ та бүхэдтэй танилцууллаа да. Тэгээд сонирхож байгаа хүн байвал үлзийт ороод би гэрээ яг барьсан байгаа. Орж ирээд энэ гэр нь ямар хуу гэр байна? Орж ирээд үзэж хараад авах боломжтой. Одоо тэгээд юу гэл наадам 100 жил болох гэж байна. Бэлэн гэр байна уу гэж сураал яар сандарч байгаа хүмүүс байх юм бол тэгэл үлзийт ороод баригдсан байж байгаа. Бэлэн шууд хурж ирээд үзээд хараад үн сайхан тохиролцоод авч болно. За иймэрхүү сайхан гэрээ танилцууллаа.